Өнөөдөр Шангрила чөлт буудалд гендер эрхтэгч байдал ба уур амьсгалын өөрчлөлт сэдвт олон улсын хурал эхэллээ. Энэ удаагийн хурал 2026 онд Монгол улсад болох COP17 хурлыг өгсөн хурал юм. Уур амьсгалын өөрчлөлтөнд дангац нэг улсын асуудал бос дэлхийн нийтийн өмнө тулгарч байгаа нэг сорилт юм. Тэр дундаа хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд болон хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал чухлаар яригдж байгаа юм. Судалгаагаараа дэлхийн нийт хүн амын 43% буюу 3 тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Үүний 80 орчим хувь нь нэн ядууд тооцогдож байгаамаа. Монгол улс бол эгчдүү 3 конвенцэд бол нэгдсэн байж байгаа. За Парисын хилцээр буюу байгаль уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахтай холбоотой тийм ээ. За биологийн ялын янз байдал цөлжилттэй тэмцэх гэдэг тийм ээ. За ингээд нөгөө бид нар олон улсын судалгаанууд болоо хийгээд Монгол үндэсний судалгаануудаар ингээд агаад үзэхээр Монгол улс бол энэ уур амьсгалын өөрчлөлт маш эрчтэй явагдаж байгаа. Ийм дүр зураг харагдаж байгаа. Нийт газар нутгийн одоо 70 орчим хувь нь цөлжилттэй одоо нэрвэгдсэн байна. За дээрэс нь эн чинь зөвхөн цөлжилтийн асуудлыг дагаад усны асуудал яригдж байна. Үүнийгээ дагаад хүнсний аюулгүй байдлын асуудал яригдж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дэр бид нар одоо бас хэд хэдэн судалгаануудыг бол эдгээр дурдж удажсэн. За Монгол банкны одоо сүүлийн үеийн хийгдсэн одоо панел регрессийн судалгаагаар одоо Монгол улс тийм ээ өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг дулаар 1 градусаар нэмэгдэгдэл одоо дотоодын нефт бүтээгдэхүүн бол одоо 46% буурах ийм одоо дүр зураг харагдаж байгаа. Хөдөөгийн хүн амын аж ахуйлыг сайжруулах, гендерийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох мэдлэг бий болох нь чухал. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөндөө өртөмтгий бүлэг тэр дундаа эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлд иргэдэж чиглэсэн даван тулах чадварыг бэхжүүлэх санхүүгийн дэмжлэг нь нэн чухал юм. Үүнд олон нийтийн санхүүжилт, хувийн хвшлийн хөрөнгө оруулалт, бонд, холимог санхүүгийн механизм зэрэг төсөв татварын ухаалаг бодлогоор дамжуулан үндэсний дотоод нөөц бололцоо, санхүүгийн шинэлэг шийдэл тулгуурлан уур амьсгалын санхүүжилтийн их усүр арга хэрэгслийг нэмэгдүүлэх ёстой. Азийн хөгжлийн банк энэ чиглэлд гол бодлогоо баримталж байгаамаа. Азийн хөгжлийн банкны зүгээс хөдөө орон нутгийн иргэдийн дэвсгэртэй байдлыг сайжруулах чиглэлээр Монгол улсын засгийн газартай тууштай ажиллаж ирсэн байгаа. Яагаад вэ гэх юм бол Монгол улсын нийт хүн амын тал нь бол хөдөө орон нутагт амьдарч байгаа малчин иргэд байгаа. За тэгээд эдгээр хүмүүсийн хувьд бол амжиргаа нь юунаас хамааралтай гэх юм бол маш ойлгомжтой. Бэлчээрээс хамааралтай байгаа. Тэгээд Монгол улсад нийт одоо газар нутгийн 65% нь бол бэлчээрийн дороотолд орсон ямар нэгэн байдлаар гэдэг энэ судалгаа байгаа учраас бид нэр энэхүү бүлэгтээ бол илүү анхаарал хандуулах зайлшгүй юм шаардлага хэрэгцээ бол байгаа. Яагаад вэ гэх юм бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр ер нь зудны давтамж бол нэмэгдэж байна. Тэгэхээр бэлчээрэнд ороодсон давхар тэгэнгүүт энэ хөдөө орон нутгийн өрхүүдийн хувьд бол илүү хямралт өртөх тийм ээ амжиргаахаа алдах юм эрсдэл бол бий болоод байгаа. Тийм ч учраас бидний зүгээс ер нь бодлогын хүрээнд ямар чиглэлээр ажиллах ёстой вэ гэх юм бол нэгдүгээрт энэ доктортой бэлчээрийн менежментийг яаж газар дээр нь хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарах. Дээрээс нь малчин иргэдүүдийг яаж бид нийлүүлэлтийн сүлжээнд одоо илүү сайн холбож өгөх вэ? Тэгснээрээ илүү нэмэн өртөх шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоод малчин өргөд илүү орлогын хурд чадамжтай болох байгаа. Судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөнд охид хүүгүүд эмэгтэйчүүд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өртөмтгий тэдгээрийн эмзэг байдал нь нэмэгдэх хандлагатай гэж гарсан байна. Иймд улс орнууд энэ чиглэлд тодорхой нэгдсэн бодлогоон зангидах нь чухал гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа. Энэ удаагийн хуралд 8 улсын 60 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагаас 20, нийслэл орон нутгаас 100 гаруй төлөөлөгч нийт 340 гаруй хүн оролцож байна.